За Скватер аймаг тусламжид агаштай шүүхээ эрүүгийн шүүх хурдаа нээсэн гэдээ. За энэ шүүх хурдаанаар тус аймгийн прокурорын газраас эрүүгийн тусгай ингээ 11 журдаар зүйлийг цаасаа ялгах төвлөрүүлсэн өнгөн шагаад холбогдох эрүүгийн хэлэлцэн. За наримчин дараа шүүх хурдааны эцэг танилцал оролцогдсон соно. За шүүх хурдаанд оролцож хөрвүүлсэн тэрсэн хуралдаа үргэлжлэнэ. За шүүх хурдааны дэгийг танилцуулъя. За шүүгч танхимд орж ирэх шүүгч шийдвэр өсөж олбогд шүүх хурдааны танхимд хүмүүс бүгд бас шүүгт үнэтгэл үзүүлнэ. За шүүх хурдаанд оролцох шүүгт хандаж үгэл мэдүүр өгөхдөө асуудлаасаа босно. За шүүх хурдааны оролцох шүүгч шийдвэр өсөлт байлцсан. За мөн оролцох хурдаанд оролцох тэгш шүүгч шийдвэр захирах үүрэгтэй гэдгийг тайлбарлая. За шүүх хурдааны оролцохоор шүүх хурдааны дэг зөрчил тохиолдолд түүнийг танхимаас гаргах урьдчилан сануулна. За дахин зөрчил гарвал шүүх хурдааны танхимаас гаргаж шүүх шийдвэр ашиглаж танхимд байцуулах зохицуулалттай. За улсын ирэх өмөлсөр шүүх хурдааны дэг зөрчил тохиолдолд сануулгыг нь дахин зөрчил гарвал зөрчлийн тухай 10.5 заасан торох шийдвэр оруулах зохицуулалттай гэдэг юм тайлбарлая. За энэ хурдааны бусад оролцогчдод хамааралтай. За шүүгчийн биеийн байцаалтыг танилцуулъя. За орлон хавьд баярсахны мөнгөс шагаа Монгол улсын иргэн 1982 оны 6 сарын 28-нд төрсөн 43 настай ихтэй бүрэн дунд боловсролтой. За хуурай хөдөлгөөр эрхтэх. За ам 5 ихнэр хүүхдтэй явд. За дорн аймаг дэлгэх сүм 4-р тасны хүн цаа ихтэй. Одоогоор Скватер аймгийн баруун зүг 1-р цэрэг багтан тасны суугаа ихтэй. За 2022 онд эрүүгийн тусгай 17 нийт цааснаар 451 төрлийн торох хэл. За 24 оны 19 сард за эрүүгийн тусгай 17 нэг цааснаар 6 сарын хугацаанд зашиг хэлцээр хэл. За 2020 оны 1 сарын 20 за эрүүгийн тусгай 16 нэг цааснаар 500 мянган торох хэл тус шийдвэрлэж байсан. За мөнгөс биеийн байцаалт зөв. За прокурорын ялгах төвлөрийг гаргаж танилцсан. За шүүх хурдааны Скватер аймаг тусламжид ахстай шүүхээ ерөнхий шүүгч Басан Баянбид орж за шүүх хурдааны наримчин дарга намын эрдэнэ улсын тгсээр хэлцээ прокурор Ташим за хоригч таваад орж түүний өмгөөлөгч өдөр за шүүгчийн өмгөөлөгч цэцэг шүүгч мөнгөн шагаанаар оролцуулсан шүүх хурдааныг явуулсан. За шүүх хурдааны бүрэлдэхүүн оролцох хүмүүстэй гэрлийн гишүүн болон сатан төрлийн холбоотой эсвэл тухайн хэрэг маргааны шийдвэрлэлд ашиг сонирхлын болон хэргийн шударга шийдвэрлэхэд хэрэгцээ өгөх хүнсэл байна гэж оролцоод татгалзал гаргах хэрэгтэй. За улсын татгалзал. Татгалзал авахгүй шүүгчээ. За эцэг модч татгалзал. Татгалзалгүй. За өдөр модч татгалзал байна. Татгалзал байхгүй шүүгч. Даваад орж татгалзах юм байна. Босцоод байна. Татгалзах юм байхгүй. За мөнгө шууд татгалзах юм байна. Оролцож. За мөнгө шууд шүүх хурдаанд эрүүгийн шүүгчээр оролцоо. За шүүгчд эрүүгийн хэлшилтүүд хавуулъя. 7 дугаар бүлэг цаас эрүүгийн хүлээж оролцдог. Тэгэхээр ямар эрүүг хүлээх юм бэ гэдгийг тайлбарлая. За ямар хэрэгт шүүгдэж байгаа мэдэх хэрэгтэй. За сонсож байгаа ял эрүүгийн харилцааны талаар тайлбар гаргана. За баримталт гаргаж өгөх, нотгороо шалгуулах төвшил гаргах хэрэгтэй. За шүүх хурдаанд мэдээлэл өгнө. За мэдээлэл өгөхөс татгалзах хэрэгтэй. За шүүгч мэдээлэл авах хэрэгтэй. Эрүүгээр хэлшилтэрд ажилладаг талаар шүүгээс хурц заслыг дагах зөвшөөрсөн мэдээллийг авна. За шинжээч онцлон тогтвол шинжээчийн төвөнд хавцлын материалтай танилцсан. За шүүгч өөрийнхөө өмгөөлөх хуулийн тусалцаа авах хэрэгтэй. За шүүх хурдааны явцад өмгөөлөгчдөө гацаалтан орцох амар олбоч өрчлөлтөй харилцуулдаг. За шүүгч гомдол төсөлд гарах хэрэгтэй. За шүүгч гомдол гаргана. За нотлохыг шалгуулах төвсөлд гаргах, нотлохыг гаргаж авах хэрэгтэй. За шүүх хурдаанд оролцсон шүүгч прокурор наримчин даргаыг хууль заасан зүйлээр татгалзан гаргах төвсөлд гаргах хэрэгтэй. За шүүх хурдаанд биелэлд орцож мэтгэл зэрэг хэрэгжүүлнэ. За ямар нэг хүлээж оролцсон бэ гэвэл шүүх хурдааны дээрээс ихч оролцсон. За шүүхийн шийдвэр хууль ёсны шаардлагыг биелүүлнэ. За мөн хэргийн оролцолт нөлөөлөхгүй байх
ийм их хүртэл оролцох юм байна. За эрхүүргээ ойлгосноо. Ойлгосон. За сууж. За хөрс даваад орж басъя. За аль амсын харагдлаа. Скватра ка. Тэр дэш хэлтэй хэлсэн. Хорд ийлэхгүй байна. За. Тачаач. Нэг тоосоо. 5 дугаар. Скватра аймгийн Мункан сумын 5 дугаар огийн Этаатс. Ятмор. Тэ. Регистрч. Эсэ 73 91 11. Ургаа авах юм лээ. Ургаа авах. Тэтэд авах. Дэлгэр За хэмээ авдарч. ачхын давтарч. За даваад зөөсөн хурдан хэрүүгээр шүүгдчээр оролцоо. За хөрсөөр оролцоо. Хөрсөөрд хуур заасан дараах эрх хүргийг хүлээж оролцсноо. За өөрөөгөө өнгөрүүл хуульчанд тусалцаа авах хэрэгтэй. За шиг хурдааны яац өгүүлэлтийг хатаас дууж хамаарал биш зөвлөлтөд харилцана. За хэргийн бодис бодыг тогтоох шаардлагатай эд зүйл баримт бичиг мэдээлэл бус төрөлийг гаргаж өгч хавцлыг бичүүлэх тусгуулах хэрэгтэй. За мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах нотлохоромж шалгуулах хүртэл гаргах хэрэгтэй. За шиг хурдаанд оролцоно. За шиг хурдаанд оролцож зөвшөөрснөөр шүүгдэл асуулт авах хэрэгтэй. За шүүгээс ирэх гомдол гаргана. За мэдээлэл өгнө. За гэмтрийн оруулж өгсөн хохирол хорвол шиг хэмжих нөхөн төлөвлөх хүсэлт гаргах хэрэгтэй. За шүүгээ цагаатах бол шийдэх тогтоолыг гартаа авна. За шүүх хурдаанд оролцсон шүүх прокурор нарийн хүчин даргаыг хууль заасан үйлчлэлээр татгалзан гаргах хүсэлт гаргах хэрэгтэй. За шинжээ зөвшөөрсөн доктор шинжээчийн нэгжилт өөрс хамааралтай хэвээр танилцсан. За өөрийн болон гэр бүлийн гишүүд эцэг хөрөвдийн хэсэг мэдээлэл өгөхгүй байх ийм эрх хэллээ. За ямар өөр хүлээж авсан байг өсөв иргэд талаар үн зөв мэдүүлнэ. За өөрт идэх бас иргэд талаарх баримтыг тодруулахгүй байх үүрэгтэй. За шиг хурдааны дээрх оролцсон. За хууч эрүүгийн хэлцэрлэг саад учруулсан эсвэл худал мэдээлэл өгсөн бол зөрчил хууль бол эрүүгийн цааш хариуцлага хүлээх зохицуулалттай гэдгийг тайлбарлаж байна. За эрхүүртэл цусан гаргасан. Энд нь ирэх. Энд авах. Нүг зам. 25 оны сүүлээр хадгалж. За эцэг бол бие баталтай шүүгтүүд хэрхэн үлдэх танилцуулъя. Өнгөрөх Чулуунбаатарын эцэг шүүгтүүд хэрхэн дугаар 1157. За өдөр бүрч. За Монголын өмгөөлөгчдийн тооны өмгөөлөгч тогоон нөмрийн өдөр эрхийн өмнөлийн дугаар 1324. За шүүхийн хэлцүүлгээ дараалал өгөхгүй. За шүүхийн хэлцүүлэлт эхлээд улсын ядлах ялгаатай үйл танилцуулна. За үүний дараа шүүгдэж өмнө шага мэдээлэл өгөлтөөний мэдүүлгийг сонсно. За дараа нь хөрс даваад ирж мэдүүлгийг сонсно. За үүний дараа хэрэг давцсан бичгийн нотлуудын шинжилгээ судлах дараалалаар явуулна. За улсын ядлахын мөрөслийн зүгээс шүүгдлийн гэм ургуулаар ямар байсурт оролцох, шүүх хурдаанд ямар нотгой сулж оролцох. За шүүх хурдаанд хэлцүүлэхгүй байх нотлоотоос асуулт баримтаа авах
дараа санал хүсэлээр гарах байгаа ажлаа саналаа хэлээ. Яасан гэж. Шүүх хуралдаанд баяр сайхны мөнгө шагааг гэмтрэг үлдсэн гэмортой болохыг нотолж ялах чиг өрхтөө оролцсноо. Ялах тал дүгнэлтийн дурдгдсан ялах талын нотлох баримтуудыг шинжилэн судлана. За нотлох баримт шинжилэн судлах дараалал санал байхгүй наа. За шинээр гаргаж өгөх нотлох баримт гэх юм бол мөнгө шагаагийн ялын тооцоог бол гаргаж авсан байгаа. Тэгээ энийг нотлох баримтаар гаргаж өгье. Туслан гаргах санал байхгүй шүү дээ. За тийм. Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч мөнгө шагаагийн өмгөөлөгчөөр оролцож байгаа. За шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруудыг маргах зүйлгүй. За шүүгдэгчийн хувийн байдлыг хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжилэн судлана. За шүүх хуралдааны дараалалд оруулах тусгай санал байхгүй. За шүүх хуралдаанд шинээр нотлох баримтууд гаргаж өгнө. За энэ нь бол мөнгө шагаагийн 3 хүүхдийн төсвийн гэрчлэлийн холбоор байна. Соёлын гаргаж. За өдрөө мөрөст. За өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчөөр оролцож байна. За гэмбүргийн тал дээр ямар нэгэн санал байхгүй. За дараалтай холбоотой санал хүсэлтэй алга. За шүүхэд 14 хуудас хохирлын одоо эмчилгээний зардлыг шүүхэд гаргаж өгье. Өөр санал хүсэлтэй алга шивч. За тэр. За шүүх. За сэвчээс шүүгдээд асан сквадрын тусамд шийдвэргүй сквадрын шүүх шийдвэргүйс газрын нэг дараа ортой. Эдгээр тооцны баримт авдивчиг за шүүгчийн хүмүүсээс харсан бүгд төрлөг гэсэн холбоод за мөн хөгжөө хүмүүсээс харсан автод бодлоо баримтуудыг хэлээ авлаа. Үүнийг бичгээр утгуудыг судлах зүйл судалж хэрэгт бичүүд тусгaalна. За шүүгээ зүр ихлээ. Хөрлийн баримттай танилцж байгаа. Тэ за. За улсын төсөөлөлт үйлдвэрлэлээ. За ялагдагч мөнгө шагаад холбогдох эрүү гэргийн талаар Сквадрын аймгийн прокурорын газрын хэрэг хөтөлмөрийн ажил ажиллагаанд хэлтэх хэмжээний прокурор хууль зүйн дэд зөвлөх цэгмэд би 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдөр эрүүгийн цэцгийн ангийн 16 дугаар зүйлийн нэгдэх хэсэг заснаар эрүү гэрэг үүсгэж яллагчаар татсан би мөнгө шагаад холбогдох 253 гурантыг 250 тэг 221 дугаартай эрүү гэрэгт тус аймгийн цагдаагийн газрын хэрэг хөтөлбөрийн мөрдөгч цагдаагийн ахлагчлагч хэн сөхөлтөнд мөрдөн металлын ажиллагаа явуулж 2025 оны 7 дугаар сарын 9-ний өдөр шүүгч хилжүүлэх санал гарган хяналтад ирүүлснийг 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээж аваад ялагдагч би мөнгө шагаан согтууруулах хундааны зүйл хэрэгсэн үедээ буюу 2025 оны 5 дугаар сарын 5-ны өдөр 18 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Мөнхаан сумын 4-р багийн нутагт төсөлт үйл ажиллагаа явуулдаг. Петровис шатгын түгэх газрын гадна талд иргэн бэ даваад орчтой тухайн үед үлдсэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар толгой нүүр хэсэгт нь гараараа зөхөж эрүүл мэндэд зүүн нүдний ухархай цөмөрсөн хугарал, хамар эсэн зөрүүтэй хугарал, хамрын таслаж зөрүүтэй хугарал, зүүн тийш мөрөлт, хоёр нүдний дээд доод сохинд цусралт, зүүн хөмсөг, баруун чамархай зулгаралт, дух хамарт зөөлөн эдийн нэвтрэлт бүхий хөнгө охрол санаатай учруулсан гэмтргийг үйлдсэн болох нь мөрдөгч ажиллагааны явцад хууль заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бичүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд хохирогч бэ даваад оржийн мэдүүлэг хавц цэцэргийн 11-ээс 13 дугаар хуудас гэрч эдэр чулууны мэдүүлэг хавц цэцэргийн 16-аас 17 дугаар хуудас Сүхбаатар аймгийн шүүх шинжилгээний эцсийн шинжээчимч цагдаагийн цэцлэгч иш оюун тунгалгийн 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн за сүх 237 дугаартай за бэ даваад оржийн зүүн бид зүүн нүдний ухархайд цөмөрсөн хугарал, хамар эсэн зөрүүтэй хугарал, хамрын таслаж зөрүүтэй хугарал, зүүн тийш мөрөлт, хоёр нүдний дээд доод зохинд цусралт, зүүн хөмсөг, баруун чамархай зулгаралт, дух хамарт зөөлөн эдийн нэвтрэл гэмтлүү тогтооглоо.
Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. За дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг дур хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд зохицсон хохирлын зэрэг тогтоох журмын 3.1-ийг нэгт даасан хохирлын хөнгөн зэрэг тогтооглоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтон алдагдуулах гэсэн нь эмчилгээ болон идэвхтэй хамаарна гэх дүгнэлт хавцтрийн 28-аас 30 дугаар хуудас. За ялагдагч мөнгөн шахаагийн өөрийн өгсөн мэдүүлэг хавцтрийн 51-ээс 53 дугаар хуудас дээр нотлох баримтууд цугларсан байна. Дээрх нотлох баримтуудыг мөрдөгч хууль засны дагуу цуглуулж бичүүлсэн байх бөгөөд хэргийн бодистой нийцсэн хамааралтай ач холбогдолтой гэж үзсэн болно. За хэрэг цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд мөнгөн шагаан цогцолтын даны зүйл хэрэгсэн үедээ за би даваад орчтой тухайн үед үеийн тарамжийн ойлцоноос маргалдаж түүний би талдаж хөнгөн охир санаатай учраас үйл баримт тогтоогдож байна. За мөнгөн шагаагийн үйлдэл нь би даваад орчин би хөнгөн охирлцсан хор хэсэгтэй шууд шалтгаан толгойтой байна. Эрүүгийн цэцгийн ангийн 16 дугаар зүйлийн нэгдэх хэсэг заасан гэмтрийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндийн алчгүй байдал гэмбургийн санаатай хэлбэрээр халдаж за хөнгөн охирлцсан материал шинжтэй гэмтэргээ. За эрүүгийн цэцгийн ангийн 11 дугаар зүйлд хүний эрүүл мэнд хөнгөн охир санаатай чуулгах гэмтрийн үндсэн шинжийг хөлжсөн бөгөөд мөнгөн шагаагийн үйлдэл нь хүний эрүүл мэндийн эсрэг гэмтрийн бүрэлдэхүүн шинжийг бүр хангасан байна. За мөнгөн шагаа нь өөрийн үйлдэлийг хууль бус болохыг ухамсарлаж за хогчийн бие одоо гэмтэл очил болохыг ухамсарлаж зориуд эрхчлөөнд нь халдсангүй нь эрүүгийн ерхий ангийн 2 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заснаар гэмбургийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн охирлцсан гэж үзэх хүндлэлтэй байх тул ялагдагч бие мөнгөн шагаад холбогдох хэрэгт яллах дүнэлтэд үлдэж шүүх шийдвэрлэхээ шийдвэрлээ. Эрүүгээр хэн шийдвэрлэх тухайлын 32 10 дугаар зүйлийн нэг хэсгийг удирдлага болгон тогтоох нь за ялагдагч мөнгөн шагаан цогцолтын даны зүйл хэрэгсэн үедээ 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 18 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Ухаан сумын 4 дугаар багийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг Петров шатгуун түүх станцын гадна талд иргэн бед тухайн үед үсэн хувийн тарамжийн ойлцооны улмаас маргалдаж түүний бие талдаж за хөнгөн охирол очруулсан гэмтрийг эрүүгийн цэцгийн ангийн 16 дугаар зүйлийн нэг дэх хэсэг зааснаар зөвшөөрөлөөр тогтоосуугаар ялагдагч бие мөнгөн шагаад холбогдох 253 гурантыг 250-ыг 221 дугаартай эрүүгэрийг хариулын дагуу Сүхбаатар аймагт самданд яхан шитэн шүүгчилж өсвөө. Ялах дүгнэлт үйлдсэн хяналтын мөрхөө хууль цаатын дэд зөвлөх бэ зэгмэд гэсэн байна. За үсээс ялах дүгнэлт тайлбарласан. Ойлгомжтой. Асууж тодруулах зүйл байна уу? Баггүй. За шүүх хурлаад мэдүүлэг өгөх үү? Тухай болсон асуудлыг ярих уу гэж асууж байна. Нохой найзгаа Улаанбаатар найзгаа Улаанбаатар руу гаргаж өгчөө бензингүй болцоод колонкос бензин авах гол энэ үнэтэй таарал тухай тоцод. За тэгээд нэг мөнгө шилжүүлж байхдаа энэ араас ирээ зогцсон тэгээд нэг уурандаа эргэж хараад нэг зогцоо тийм юм болчих өөр болсон юм байхгүй. за үсээс тодруулах. За тодруулах байна. За мөнгөн шагагийн амбулын байдал хэдүүлээ? Тавлаа байдаг. За хэдий хэдэн насны хүүхдүүдтэй вэ? том нь 16-тай, 2 нь 4-2-тай. Та ямар ажил хөдөлмөр эрхэлдэг юм бэ? Би нэг хуваарь бизнес эрхэлдэг. Хуваарь гэдэг нь яг ямар ажил гэсэн үг? Тогтмол танд одоо сар болгон орлого байдаг уу? Зүүн судалдааны төвд ихэнх чулаангоо ажилладаг. Өөрөө одоо юу яадаг? Бас нэг махцах тэгээд тэр зүүн бүсийн лангуу та өөрөө ажилладаг юм. хүнстэйгээ хоёлаа ажилладаг. За та өмнө энэ төрлийн буюу хүний эрүүл мэндэд хөнгөн охирлцох гэмтрэгт холбогдчихсон уу? өмнө холбогдсон. За өөрийнхөө үйлдэлтэй та ямар дүгнэлт хийж байгаа? Өмнө ч гэсэн энэ төрлийн гэмтрэгт юу холбогдоод яаш итгэл авч ийсэн. Тэгээ одоо дахиад хүний эрүүл мэндэд халдаад хүний биед одоо халдаад ингээд хөнгөн охирлцуулж байгаа. Өөрийнхөө энэ үйлдэлтэй та ямар дүгнэлт хийж байгаа вэ? Би буруугаа л хийж байна. За өөр асуух зүйл байхгүй нэ шүүгч. За хэцүү болж асуултаа. За хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөх юм буруугаар хүлээн зөвшөөрч байгаа мэй гэж ойлгох уу? Тийм ээ. За. Хохирогчтой одоо ямар харьцаатай байгаа? Хохирогчтой өөрлөн залгахлаар утсан авахгүй тэгээд эхэндэн залгаад гэсэн. За. Тэ хохирогчтой бол одоо ийм тийм юм байхгүй. Хохирол төлбөр гэж нэхэмжилсэн юм байна уу? Сайн нэг юугээр л нэг тохиролцоод энэ хурлын өмнө яг тохиролцоод нэг яач гэсэн тэгээд тохиролцоонд хүрсэн гэсэн. Тэ.
За одоо бол ингээд сая чи бол танилцсангүй би сая танилцлаа ингээд хэрэгт сая 5,650 мянган төгрөгийн хохирлын баримт өгчээд Эмчилгээний зардлыг хамартаа хагалгаа хийлгэсэн. Тэгээ эм тэрэ авсан гэсэн ийм зардлын баримт байна. Энэ хохирлыг төлөх боломжтой юу? төлнө. Өмнө нь бол төлөхгээд Өмнө төлөхгээд тэр охинтой яриад яасан мөнгө төгрөгийн зардлын яа гэсэн мөнгө төгрөг авахгүй л гээ буцаага шилжүүлээд. Тэг. Нэг мөнгө шилжүүлсэн чинь буцаагдсан байгаа тийм ээ? Угаа мөнгө шилжүүлээ гэсэн наад мөнгөөр чи яахгүй шүү. Одоо хөрөхгүй шүү. Бидний тэр саяар тогтохгүй шүү гэж охин хоёр тэгж ярьсан. Тэрнээс хойш өөр юм яриагүй. За дараагийн асуулт. Одоо нэг 3 хүүхэдтэй юм байна шүү дээ. Хүүхдүүд чи одоо цэцэрлэг сургуулиар байна уу? Гэрээрээ байна уу? 2 баг цэцэрлэг. Том сургууль. 2 настай хүүхэд цэцэрлэгт орсон юм уу? Орсон. За сая орсон уу? Тэгсэн. За. Дараагийн асуулт нөгөө хэрэг давхсан баримтаар чи чинь Дорноговын харьяат гэдэг байгаа шүү дээ. Тий. Одоо яг ингээд баруун уртад 2 дугаар цэлмэг атгантай Оросоос гэдэг юм. Харихтай байгаа. За өөрсдөө. За дөрөв асуулт. За шүүгчээс болчихсон. Шага чи өнөө хэдэн төгрөг шилжүүлээд энэ хөрөгчийн зүгээс буцаасан. Үгүй би шилжүүлээгээд охиныхын даасыг авсан тэр мөнгө төгрөг яг үл шилжүүлэх гээд ясан. Тэгээд сая төгрөгөөр дотохгүй шүү. Энийг авахгүй гэдгийг шилжүүлдэг байхгүй. Ер нь 1 сая төгрөг өгөө гэсэн чи авахгүй. Гэсэн юм байна шүү дээ тий. За одоо бол баримт гаргаад мөнгө хэмжилж байгаа юм байна шүү дээ. Энэ мөнгийг төлнөгээ сая тэгчихв. Тэглээ. За энэ өөрөөсөө сэтгэл санааны хохирол нэмчихсэн. Үгүй. Хэмжлээгүй. За өөр асуултгүй. За асуулт. За таваад авчихсан. За тэр өөрөө зэрэг офицер тогтоогдсон байгаа тэр дэргүүр танилцуулсан. За одоо болсон задлыг таяад хэмжилж байгаа зүйл юу байна те өнөөдөр байдлаар. Тэр тэгвэл дараалтад яриа. Би бол энэ татвар гасууд ирнэ хамар мамрихаа таасаны мөнгөийг би юу яасан нөхөмчсөн тэрнээс үл ер нь өөрөө одоо наадтай болцож яриад энэ тэр гэж ярихгүй ярих болгондоо одоо сэтгэл санааны дарамт өгөл байгаа хөөд. Тэрнээс үл би тэр нүдний хасаа хамаагаа гээгүү би намайг ихлээр үзүүлж харуулад үеийг жирчгээд тэгээд хотод очих мөртөд үзүүлж харуулад миний нүд юу хамар мамар болохгүй болох мөртөд нэг хэсэг уцаахгүйсэн. Тэгээд дараагаар нь нэг залхахтаа цай төгрөглөг үнэтэй танд өөр юм өгөхгүй энэ төрөйг чилдэж хэлсэн баг. Тэгээ одоо өөрөө би эдгэх юм алгүй энэ хайр. За асуулт. За асуулт тодруулах зүйл байна. Та сая баримтаар гаргаж өгсөн биз дээ. Нийтдээ та хэдэн төгрөг хэмжилж байгаа юм бэ одоо энэ хинээс мөнгө шаагаас? Би мөнгө шаагаад би өөрөө сая 500 цаасал гаргасан. Тэгээ одоо энэ 5 сая 800 яа. 5 сая 800-аар одоо нэг хэмжилж байна л зүгөө тий. За тухайн улсын үйл явдлын хувьд бол тухайн өдөр яг юу болсон байдаг вэ? Яадаг вэ та? Матер тухайн үед би тэр бензин тасан дээрээс л ойлаа энэ бензин авахгүй авчаад тэр нэг мөнгөө шилжүүлж чадахгүй. Та одоо мөнгө шаагийн бид ихлээр халзан асуудал гаргасан уу? Энэ мөнгө шаа таны ихлээр тогсон уу? Уурсан байж болно. Би тэгж яасан байх дараа тэгтээ намайг би ер нь тэгээд зохиодаад эргээд ер нь өөдөөс нь эсрэг үтх юм байхгүй 20-30 минут тухайн үйл явжсэн тэр юм зургийг засан онортой батгадаад тэгжсэн. Тэгээд төргийг ирж авсан намайг үдээлэгд барь гэсэн энэ залуу
намайг хүлээл гисэн би тэгээд бас согтолтой гарцаа гэсэн. Юутай хотлаа хэлэхгүй. Тэгээ энэ залуу өгд ер нь үзүүлж барих гэж 2 цагтай хэлээд л барь чадаагүй. Тэгээд За өөр асуултад байхгүй. За зөв асуулт. Та бас их уудгийн байл тийм ээ. Босчтаа. Эхлээд та миний асуултыг сонсч. Тухайн үед би тэгээд гуудгүй байсан юм аа. Сахар махаар гэдэг тэр өдөр нэг толгой эргээд нүдвэрлэлтэд их мөртөл нэг арих болсон байсан. За. Тэ. Хэрүү хоёулаа сохтуу байсан. Хэрүү сохтуу хүн мэдээж ингээд нөгөө үйлчин удаашрсан уцаагуулахгүй байж болно шүү дээ. Хэрэг та араас нь очиж хэрүүл маргаа үүсгээгүй бол араас нь зохиогүй бол өнөөдөр энэ хүн ийм хэрэгтэн болоод суух байсан уу? Та ч бас насны хувьд ахмад хүн байж шүү дээ. Тэгээ нас одоо 50 хүртэл юм шүү. Харин тий. Тэр нь би одоо энэ хайтар юу яасан бэ? Би тэр үед тэг бензин насан дээрээс маргалж байгаа. Тэгээ харин тий шүү. Ер нь болсон болсон шүү. Энэ хүн мөнгө төлж чадахгүй байж ирсэн. Чи удлаа байлаагээд араас нь очиж зохиод хэрүүл үүсгээд ийм асуудал үүссэн шүү дээ. Тийм үстэй. Тийм. Тэгээд нэгэнд өөрөө буруутай хэрүүл маргаа үүсгэж буруутай гэмт хэргийн суурийг тавьсан хүн. Тэгээд бүх хохирлыг нэхэмжих бас зөв. Сэтгэл санааны охирд байж ер нь наадсан үед наадтай уцаа ярихдаа ер нь дандаа буруу юм яг арга эдүсийг одоо асуулт таач бүрийн хүн байна. За бажи. За өөрөсөхгүй. За өдөр бүгд асуудаг. За хэрэг тогтсон бичээр отогдож байгаа. За шүүгдэж мөнгөсагийн дүүрийн үйлсэн үйлсэлтэй за гэмбрүү дээр маргадгүй учраас ялах дүнжтийн хасалтар дуудсан нотгоромтод шинжилэн судалсан тооцоолох саналтай байна шүү дээ. За их бүгд. Ахгүй. Яг гэмбрүү дээр маргахгүй байгаа учраас сая шинээр өгсөн шүүгчдийн хувийн байдлаа холбоотой бичиг баримтуудыг шинжилэн судалснаас тооцоо. За. Шүүгд 14 хуудас нотгоромт гаргаж өгсөн. Энийг танилцуулж шүүгч. За 2025 оны 7 сарын 30-ны өдөр мөнгөн гүргээ тэмдэглэгийн нэхэмжил шүүгүүд гаргаж өгсөн. За энэ бол орон хоногийн мөнгө нь сая 300 мянган төгрөг. 5 хоног нь. За өдрийн 260 мянган төгрөг. За эмийн хөтөлбөр 511,200 төгрөг. Хагалгааны багш хинжилгээ 290 мянган төгрөг. Хагалгааны төлбөр 3,219 мянган төгрөг. Нийтдээ 5,320,200 төгрөгийн хагалгааны нэхэмжлийн шүүгүүд гаргасан. За мөн одоо энэ шүүгдэгч мөнгөн шагаа зохиулсны улмаас нүдний одоо хугархай цөмрөлттэй байдаг. За энэ дээр үйлчлэгийн төлбөр гэж нүдний эмнэлэгт үзүүлсэн мөнгөн гүүрийн тодорхойлт байна. За мөн компьютер томографийн авсан. За мөн жих хамар хоолойн онцлогоо эмчилгээний зөвлөгөө төлбөртэй. За мөн 2025 оны 5 сарын 8 даваад урьжийн за эмийн бичиг гэж байна. 4 төрлийн эмийн бичиг авсан. Нотгоромтын шүүгүүд гаргаж өгсөн. За мөн 2025 оны 5 сарын 7-ны өдөр багж болон лабораторийн шинжилгээний илгээх хуудас. За энэ одоо нэг багжийг ариутгахад бас төлбөр авдаг юм билээ.
За мөн эмийн одоо юм бичгүүдийг шүүгүүд гаргаж өгсөн. За мөн үүнтэй холбоотой мөнгөн гүр эмнэлэгт нэмжлэгээний төлбөр төлсөн одоо баримтуудыг 50,000 төгрөгийн баримт 2, 30,000 төгрөгийн баримт 1, за 50,000 төгрөгийн баримт болсныг ширхэг. За мөн энэ үйл явдал 5 сарын 5-ны өдөр болсон. Үүнтэй холбоотой Сүхбаатар аймгийн Мунхаан сумаас за жижиг тэрэг хөслөөд 50,000 төгрөг бензин хийгээд Улаанбаатар онцлогоо илгүүлгээ явсан. За мөн Хэнтэй аймаг руу явсан. Эдгээр зардал гаргасан нотлогоромтын шүүгүүд гаргасан. Эдгээрийн шинжилгээ судлаач хүч өөр санал хүсэлт талах. Нийт охир хэдэрэ 5 сая 5,810,200. 1200. За нотлох шинжлэх сургалтын холбоотой Росын дэвтэр сүүл дөрөс нотлохтой танилцуулдаг. За баяр сайхны мөнгөн шагаад за Сүхбаатар аймгийн тусгай дундын ахын шатны шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 50 дэх толгоор 500,000 төгрөгийн торгох халуул авсан. Энэ нь бол бүрэн биелсэн байна. За Дорн аймаг дахь шум дундын ахын шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 400 дугаартай тогтоолоор шийдвэрлсэн 6 сарын хугацаагаар цэцэрхий хязгаарлах ял бол цэцэрхий хязгаарлах оногдсон. За тухайн цэцэрхий хязгаарлах ял нь 2025 оны 5 дугаар сарын 8-ны өдрөөс хүчин төвлөлтөд болсон ба. За 2025 оны 9 дугаар сарын 19-ны өдрийн байдлаар 1 сар 16 оны үлдэгдэлтэй. За 2025 оны 11 дугаар сарын 4-ний өдөр дуусах болно гэсэн энэ ялын тооцоо өгч байна. Тэгээд багш ял нь 5 дугаар сарын яг 8-ны өдрөөс хэрэгжиж. 8-ны өдрөөс тийм хэрэгжиж. Тийм. Яг манай одоо болсон үйл явдал маань 5 дугаар сарын 5-ны өдөр байна. Зарчим хэвчээлээ Сүхбаатар аймагт хийж байна. Одоо боовчтой байна. За. Баруустаар тий. За тараад сүбэлцэл нэмж гарах шаардлагатай байна. Госч. Өтөө үнс. Өтөө үнс. Багш. За даваад ирсэн нэмж хэлэхсэл байна. Байхгүй. За мөнгө шаад хэлэхсэл байна. Баггүй. За шүүхийн хэлцүүлгээ дуусгая. За шүүхийн дүүл гараа ажиллагаа эхлэе. Улсын шүүгчийн гэмээр талаар дүгнэлт танилцуулъя. За шүүгдэгч мөнгөн шагаан согтууруулах хундааны зүйл хэрэгжсэн үедээ буюу 2025 оны 5 дугаар сарын 5-ны өдөр 18 цагийн орчим Сүхбаатар аймгийн Мөнхай сумын дөрөвдүгээр нутаг тэсгэлт за үйл ажиллагаа явуулдаг петрол шатхуун зүгээрх станцын гадна талд иргэн бэ даваад орчтой. За тухайн үед үүссэн хувийн тарамжгүй харилцааны улмаас маргалдаж за зүүнний толгой нүүр хэсэгт нь гараараа зөхөж даваад оржийн эргэлэндэд зүүн нүдний ухрахад төмөрсөн уграл, хамар ишний зөрүүтэй уграл, хамрын таслаач зөрүүтэй уграл, зүүн тиш мөрөөс, хоёр нүдний дээд доод цохинд суралт, зүүн хөмсөг, баруун чамхай зулгаралт, дух хамарт зөөлөн эдийн нэстрэл бүхий одоо хөнгөн охирол санаатай очруулсан гэмтрийг үйлдсэн байна. Мөрдөн шилхэн ажиллагааны явцад хууль заасан үндэслэл журмын дагуу цуглуулж хавц дээрх бичүүлсэн. За түүнчлэн шүүх хурлааны хилцүүлгийн үед талуудын шинжилэн судалсан тооцсон нотлохын төр Өдөрч бай мөнгө шагаан өөрийн үйлчлийг хууль шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдэн 20 орших зориуд өргөсөн гэмбургийн санаа хэлбэртэй байна гэж үнэлэлтэй байна. За хохирогч бай даваад ирсэн үед мөрдөж ажиллагааны явцад за хохирол хэмжилсэн бол баримтж гаргаж өгөөгүй шүүхийн хилцүүлгийн шатанд бол гаргаж өгсөн. За хохирогч нь сэтгэл санааны одоо утастай хохирлын зэрэг тогтоолохгүй нөхөмжлөхгүй гэсэн байна. За иймд шүүгдэгч за мөнгөн шагааг эрүүг үеийн цэцгийн ангийн 14 дугаар зүйлийн нэгдэх хэсэг заасан хүний эргэлэндэд хөнгөн охирол санаатай очруулах гэмтрэг үйлдсэн гэмуртай тооцсон. За мөнгөн шагаа эрүүг үеийн 11-6-гийн нэг заасан гэмтрэг үйлдсэн. За энэ гэмбуруугаар хүлээн зөвшөөрч байгаа. За харин энэ гэмтрийг үйлдэхэд хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэдгийг бас онцлог тэмдэглэхийг хүсэж байна. За хохирол төлбөрийн хувьд бол мөнгөн шагаа
даваад орж ирд нэг юуны үнцгийн зорилго урьдчилан байдлаар сая төгрөг нэг яг нэг гэмтэр үйлчлэгээ дараа сая төгрөг өгөх гэж арга гэрээхэнтэй нэрсэн харин тухайн үед тэр мөнгийг хүлээж авах татгалцсан. Тийм учраас бохир төлбөрийг одоогор бол төлөгдсөн юм байхгүй байж байгаа. За өнөөдрийн хөргөчийн өгсөн нотлох баримтаас үзэх юм бол мөнгөнгөөр эмнэлгийн 5,320 мянган төгрөгийн баримт байна. За энийг бол хүлээн зөвшөөрье. Мөн компьютер томограф талсан 180 мянган төгрөг, бусад 3 удаагийн 50 мянган төгрөг байна. Ингээд нийтдээ 5 баримтын 5,650 мянган төгрөгийн баримтууд яг энэ нөөцийн баримтуудын нотлох баримтын шаардлага хангаж байгаа учраас энэ төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна. Харин 5,810,200 гэсэн боловч бусад төлбөрүүд нь нотлох баримтаар тогтоогдох байгаа учраас тэр нотлох баримтын хэмжээнд нь шийдвэрлэхийг хүсэж байна. За хөл төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа. За хэрэг үү шүү дээ. За, прокурорын гэн буруугийн саналыг сонслоо. Өнөөдрийн шүүх хуралдаанд хөргөчийн өмнө шалгалж байна. За, гэн буруугийн тал дээр бол ямар нэгэн санал хүсэлт алав. За, гэмтэргүүлсэн гэн буруутай адил хангалттай тогтоогдсон гэж мөнгө шин зөвс үзчихэ. За, тэр тутгаараа бас хөргөчийн шүүгчдийн зүгээс гэн буруу дээр маргасангүй. За, хөргөчийн хувьд бол 5 сарын 5-ны өдөр одоо мөнгөний шагаа гэдэг нь зөвхүүлсний улмаас мөнгөн зэргийг хяналтсан. За, амар хугарсан зүүн нүдний хугаргай цөмөрсөн за бусад одоо өмнө зэргийн гэмтлүүд нөхөрсөн байдаг. За үүнтэй холбоотой одоо нотлох баримтаа бүрдүүл шүүхэд өнөөдөр өглөө. За шүүгдэгч болон хохирогч нар бол хоорондоо холбогдсон, уулзсан. За шүүгдэгчийн зүгээс хохирогчд нэг сая төгрөг өгөө гэдэг байдлаар хоорондоо ярилцсан юм байлээ. За гэвч одоо нэг хохирогчийн хувьд одоо хөдөө орон нутагтай байдаг бичиг үс мэдэхгүй усуд учраас нэг сая төгрөг өгчвөл энэ хэрэг маань хаагдчих юм байна гэдэг байдлаар тэр сая төгрөгийг аваагүй ийм нөхцөл байдал байдаг. За одоогор бол шүүгдэгчээс 5,810,200 төгрөгийг нэхэмжилж байгаа. За шүүгдэгчийн өмгөөлөх сая хохирогчийн буруу төвлөл ажиллагаа байлаа нөлөөлсөн гэдэг байдлаар бас ярьж байна. Энэ бол одоо бас хохирогчийн өөрийнх нь мэдүүлгээр тогтоогдож байна. За хоёулаа одоо согтуу байсан байна. Гэхдээ одоо бусдын эрүүл мэндэд халдна гэдэг бол одоо шүүгдэгчийн буруу төвлөл ажиллагаа байгаа гэдэг нь бол тодорхой. За нэгэнт одоо хохирогч маань буруутай одоо энэ нөхцөл байдлаас болж энэ гэмтэрг үйлдэгцсэн учраас бид одоо сэтгэл санааны хохирлоо гаргуулахгүйгээр нэхэмжлэхгүй гэдэг байдлаар шүүгдэгчд одоо хэлсэн байдаг. За зөвхөн бодит шаардлага нэхэмжлэе гэж. Энэ бол хагалгаанд болсон хагалгаа нь одоо тухайн үед одоо Улаанбаатар хот Хинтээ аймаг руу явсан энэ шаардлага нэхэмжилж байгаа. Тэрнээс юу гэдгийг энэ одоо шүүгдэгчээс илүү мөнгө авъя гэсэн ийм санаа зорилго байхгүй гэдгээ бол шүүгдэгч бол одоо мөнгөний шагаад хийсэн. За шүүх хуралдааны өмнө тохирох асуудал бас сая ярьж байна. За хоорондоо ярилцсан 5 сая 3 сая 1 сая төгрөг өгье тохирог бай гэдэг байдлаар ярьж байна. За бид бол шүүхээр тогтоолгоод альва энийг одоо үнэн бодит байдлаар нотлох баримтын гаргаж өгч хөрлийн асуудыг авъя гэж. Тэгээс шагаагийн одоо ямар яа шийтгэл авах нь бол энэ одоо 52 настай, өндөр настай гэж ойлгож байна. Өндөр настай хүмүүс бол хамаагүй зөвхөн бодит одоо энэ зардлаа авах гэж. Тиймээс одоо энэ зардлыг одоо гаргаж өгч шүүрлүүлж өө сан туслаад. За даваад үзлээ байна. Хэдик зүйл байхгүй. За сод. За улсын бичгийн зүгээс мөнгө шагааг эргүүлэх нуцаа ингээ 14 нэг цаасын тэмдэг үлдсэн. Энэ буруутай тооцоолох төвлөлтийг гаргаж байна. За өөрөө ч одоо хэргийн үйл баримтыг болов хэргийн зөвлөлтөөр хүлээн зөвшөөрч байгаа маргаан байна уу гэдгээр саналаа тий. Авахгүй. За шүүгч хүний өгүүлчийн зүгээс гэморын талаар бол маргаагүй. За мөнгө шагааг нь 2025 5 сарын 5-нд 18 цагийн орчинд Сүхбаатар аймгийн мөхөсөн дөрөвдүгээр өдрүүд ажиллагаа явуулах. Битрос студент үйлчлэгээ гадна за даваад очтой тухайн үед бас хувийн таармжийн харьцааны бас маргалдаг. Тэгээ нүүр хэсэг цохиж за бидний өрөөнд хөнгө охин санаатаа авчирсан үйл баримтад тогтоогдсон байна.
За түүгээр хүлдэлт прокурорс эрүүгийн тусгай 16 нэгт цаасан ядах төвлөлд өгсөн эргийн жигнэ байдал нийцсэн байна. Тэгвэл за энэ шүүх угсаа эрүүгийн тусгай 16 нэгт цаасан төвтөр гүйцэтгэх гэмрүүтэ тооцох шийдвэрийг гаргаж байна. За энэ шийдвэрийг шугуулаад тэмдэглэж тусгана. Нарийн бичнэрах. За шүүхээс сүүлд төвтөр гүйцэтгэх гэмрүүтэ тооцсон эрүүгийн ажлын хүлээд асуудлыг өргөжүүлэх хэлсэн. Хөр холбоотой санал байна. Гэмрүүтэ тооцсон холбоотой санал байна. Баггүй. За эрүүгийн ажлыг өргөжүүлэх яваалаа. За. Хөдөлгөөний асуудлыг сая ярьсан. Юу зүйдэж. Дараа шийдэх үү? Тий. Тэгээд шийдэх тогтоосон юм болохоор өмнө шийдэх юм юу тэр бороод. За хурдаад байгаад санал асуудал л л та. Хурдаад батад энэ болдоо шийдэх бороо шин. Энэ төдий гаргамаар юм. Юу бодоод ирэх чинь. Гана хурдаад санал гэж асуусан. Саналгүй гэсэн. За асууж төлөвлөлт гаргая. За шүүхээс шүүгдэгч бие мөнгө шагаад эрүүгийн цагаан 16 дугаар төлөвийн нэгдэх хэсэгт заасан гэмтрийг үлдсэн гэмрүүтэ тооцсон тул эрүүгийн ажиллагааны хүлээлгэх нь зүйтэй байна. За эрүүгийн ажиллагаа хүлээлгэхэд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6-5 дугаар зүйлд заасан эрүүгийн ажиллагаа хөнгөрүүлэх болон 6-6 дугаар зүйлд заасан эрүүгийн ажиллагаа хүндрүүлэх өмчлөл тогтоогдохгүй байна. За шүүгдэгч бие мөнгө шагаагийн за хувийн байдал болоод түүний бага насны 2 хүүхэдтэй бидгийг харгалзаад за ажил хөдөлмөр эрхэлдэг хуваараа хөдөлмөр эрхэлдэг түүний аргын байдлыг нь харуулж үзэж за ялуулах үнэлтэй байна. За сухад Дорнод аймаг дахь Сурдандын эрүүгийн анх шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 400 дугаартай шийдэх төслөөр эрүүгийн цагаан ангийн 17 3 дугаар зүйлийн нэгдэх хэсэг заснаар 6 сарын хугацаагаар цэцгэрхий хязгаарлалт мөнгө шаавал шийдэгдсэн байна. За энэ за шүүгдэгч бие мөнгө шагаа эрүүгийн цагаан ангийн 16 дугаар зүйлийн нэгдэх хэсэг заснаар за 1351 сэт тэмцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөг торгохол оногдуулж торгох айлыг 3 сарын хугацаанд хэсэгт төлөвлөх саналтай. За эрүүгийн ерөнхий ангийн 6-8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заснаар за Дорнод аймаг Тусган дундын эрүүгийн анх шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн за 400 дугаартай шийдэх төслөөр эрүүгийн цагаан ангийн 17 3 дугаар зүйлийн нэгдэх хэсэг заснаар 6 сарын хугацаагаар цэцгэрхий хязгаарлах айлыг тусад нийтлүүлэх бол саналтай байна. За хэрэгт хохирогч за би даваад орж ийн бол за шүүхийн шатанд бол 5 сая 810,200 төгрөгийг бол хохирол хэмжсэн байна. За энийг нь бол гаргуулах за хэрэгт битүүмжилсэн нийт хөрөнгө эдгүүрийн баримтаар хуваагдсан зөвлөгөө за шүүгдэгчийг баригчлаагүй цагдаа өрөөдөггүй учраас эдгэлд оролцсон тооцоолох саналгүй за хэрэгийн шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардалгүй шийдэх хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид зөөр тавсан за хувийн бодлогоор тасан зэрэг арга хэмжээгээр өргөжлөх гэсэн төгөлтөд гаргаж байна шүүгч. За хэцүү болчих. Мөнгө шагаа эрүүгийн хуулийн 11 дугаар зүйлийн нэгт хэсэг заасан гэмтэр үйлдсэн энэ гэмбэр байгаа бол мөрдөн шалгах ажиллагааны эхлээд шүүх хугацаанд дээр үсгийн төсөлж байгаа арга юм байхгүй байгаа. За шүүхээс яш итгэл оногдуулахад бас мөнгөөлөө нөхцөл байна гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл мөнгө шагагийн хувьд миний даваад орчих тухайн үед зохиж унгаачаад унгаасан за ингээд эндээ бол шууд цагдаагийн байгууллага эмнэлгийн байгууллагад дуудлага өгч анхны тусын үйлчлэгийг үзүүлсэн байж байгаа нэгдүгээр. Хоёрдугаар энэ гэмтэрийг үйлдэхэд бол одоо хогчийн буруутай үйл ажиллагааны нөлөөс тогтуулсан байж байгаа. Гэтэл одоо юугаа удаан төлөвлөө төлбөрөө удаан төлөвлөө энэ зэрэг гэсэн байдлаар маргаа үүсгэж араас нь зохиж чадсны улмаас энэ гэмтэрийг үйлдэгдэж нэг нь эрүүл дээр хохис нэг нь одоо эрүүгийн хариуцлага хүлээж байгаа ийм нөхцөл байдал байгаа. Энийг бол одоо эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6-5-1-2-1-4 цаас хөнгөлүүлж нөхцөл байдал гэж үзэж байгаа. Мөн түнчлэн мөнгө шагаа Скафрын ангийн баруун орчмонд осын суудын эхнэртэйгээ 3 хүүхэдтэйгээ амьдардаг. За том хүүхэд нь бол 17 настай, хоёр баг нь бол
4-2 насны 2 хүүхэдтэй амьдардаг. За Дорнод аймгийн шүүхийн шийдэх тогтоолоор юу зарцах хэрэгцээс ял шийдвэрлэж ирсэн. За энэ ялаа эдэлж авах хугацаанд бол нэг зөвхөн баруун утаас ихэвгүй байсан учраас энэ айлын ажендаас нэлээд нөлөөлсөн. Мөнгөс аваад хуваараа хөдөлмөр эхэлдэг. Өөрөөр хэлбэл мал хүнээс түүхийд авч амьдралаа залгуулдаг юм байсан. Ажил нь бол гайшгүй баруун утаас гарах шаардлагатай байдаг боловч энэ ял сэтгэлээсээ болоод гарч чадахгүй амьдрах байгаа. Үр хөвгтөд тэжин битгэх энэ ажил бол нэлээд байдал осгогдчихсан. За өнөөдрийн байдлаар нөгөө юуны шүүхийн шийдвэр үүсгэхийн тодорхойлолтоор бол 1 сар 16 хоногийн үлдэгдэлтэй гэж байгаа. Боловч яг өнөөдрийн байдлаар бол 1 сар 13 хоногийн үлдэгдэлтэй байж байгаа. За энэ үлдэгдэл яадаг бол бусад нь нийтлүүлэхэд тогтоохон зөв байх гэж үзэж байна. За өнөөдрийн 11/6-гийн 1 сарын гэдгээр үедээ бол нэгэн гин буруугаар хүлээн зөвшөөрч байгаа. За хэргийн нөхцөл байдал үйлчлэгчийн хэргийн за хоёрын байдал зэргийг харгалзаад одоо босгоо санагдуулсан сая 350,000 төгрөгийн торох ял шийдгэлийг доош нь давтаж 800,000 төгрөг торох ял шийдэл санагдуулж өгнө гэсэн хүсэлтэй байна. За мөнх хөлийн хөдөө бүртгэн саналаа хэлчихснээр дэмжиж байгаа. За өдрөг. За айлын тал дээр ямар нэгэн санал алгаш. За систем тайлбар. За шүүгдэгч мөнгө шаагийн хувьд өмнө нь энэ төрлийн тухайн төрлийн гэмтрэгт одоо холбогдож ял шийтгэл эзэлжсэн. За өөрийн үйлдэлтэй дүгнэлт хийхгүй байна л гэж үзэж байна. Яагаад гэвэл за 2025 оны 1-р сард бол өмнө нь хүний эрүүл мэндэд хөнгөөхөр санаа тооцоолсон гэдэг зүйл санаа тооцоолаад за 2 сард бол шүүгээр ороод ял шийтгэл аваад 500,000 төгрөгийн торох ял авсан. Гэтэл өмнөнийхөө дараа буюу 5-р сард дахин энэ төрлийн гэмтрэгт холбогдож хүний бие талдаж дахиж хөнгөн охин оцруулж байгаа үйлдэл өөрийнхөө үйлдэл бас нүүц хэмжлэгээ хийхгүй байна гэж үзэж байгаа учраас за торох ялыг бол оногдуулах цаг 350,000 төгрөг торох бол үнэлэлтэй. Энэ нь бол өөрөө эрүүгийн за тэр зорилго за ялын бодлоготой бол нийцчихнэ. Тухайн хүнийг одоо нийгэм сүлэгтэй энэ бас зүйлийг бол харгалзаж үзэж байгаа. За мөн тухайн хүний хувийн байдал, ар гэрийн байдал бүх зүйлийг нь харгалзаад за торох ялыг бол оногдуулах нь зүйлсний их гэж үзэж байна шүү. За ихтэй бүсдэмэл тайлбар. Тайлбаргүй. За шүүхөртөө дууссан шүүгд хадаж үг хэлэх хэрэгэлтэй. За мөнгө сад гэрээ дүгэлтэй холбоотой хэлэлцэл байна. Баггүй. За шүүх шийдвэр шүүхөртөө тасгарлаа.